Иргэд даатгуулагч та бүхэнд үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний талаар мэдээлэл хүргье. Үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагч уг шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвараа төр хугацаанд алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, нас барах зэрэг эрсдэл тохиолдох үед хуулиар тогтоосон болцол журмын дагуу тэтгэвэр тэтгэмж төлбөр олгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм а. Уг даатгалд өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол улсын иргэн болон гадаадын иргэн албан журмаар даатгуулах ба ажил олгох шимтгэлийг нь хариуцсан үйл ажиллагааны чиглэл болон хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааран 0.8, 1.8, 2.8 хувиар үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний даатгалын санд төлдөг. Харин албан журмын даатгалд хамрагчнаас бусад иргэд сайн дураар даатгуулах ба гэрээгээр тохирсон болон өөрийн мэдүүлсэн орлогоосоо 1 хувиар үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний даатгалын санд шимтгэл төлнө. Тэгэхээр үйлдвэрлэлийн осол гэдэг маань даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ямарваа нэгэн эсрэг хүчин зүйлийн нөлөөлөлд өртөж биеийн болон эрүүл мэнд амь насаараа хохирохыг үйлдвэрлэлийн осол гэх ба мөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хортохыг хурц хордлого гэж бас нэрлэдэг. Энэ хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтгаж үздэг. Мөн тухайн даатгуулагч олон жилийн хугацаанд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа тухайн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалan ямарваа нэгэн суур өвчтэй болох тохиолдлыг мэрлээ шалтгаалсан өвчин гэж нэрлэж байна. Даатгуулагч нь ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад болон ажил эхлэхийн өмнө ажилдаа бэлтгэх буюу дуусны дараа ажлын байр багаж хэрэгслээ эмхэж зэгцлэх үед мөн ажилдаа ирэх болон буцах замд осолд өртөн мэрлээ шалтгаалсан өвчтэй болсон. Эсвэл ажлын байран дээр хурц хордлогод өртсөн болох нь тогтоогдсон тухайн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа төр болон удаан хугацаагаар алдсан тохиолдолд тус сангаас тэтгэвэр тэтгэмж төлбөр олгох бөгөөд шимтгэл төлсөн хугацааг үл харгалзан олгодог. Үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөний хэрхэн тогтоодог талаар мэдээлэл хүргэе. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага дээр гарсан үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг тухайн байгууллагын дэргэдэх үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс гэж ажилладаг байгаа. Тэр комисс маань 48 цагийн дотор судлан бүртгэж акт тогтоосон актыг хөдөлмөрийн хяналтын болон эрүүл ахуйн улсын байцаагч баталгаажуулснаар тухайн үйлдвэрлэлийн осол батлагдана. Харин сайн дурын даатгуулагч хуваараа хөдөлмөр эрхлэх явцдаа үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн оршин суугаа орон нутгийн засаг даргын томилсон байнгын комисс энэ талаараа мэдэгдэж тус комисс судлан бүртгэн акт тогтооно. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тухайн аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссаас тогтоодог байгаа. Нэгэнт үйлдвэрлэлийн осол эсвэл мэрлээ шалтгаалсан өвчний улмаас тухайн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа төр болон удаан хугацаагаар алдах эсвэл амь насаараа хохирсон тохиолдолд хэд хэдэн төрлийн тэтгэвэр тэтгэмжийн төлбөрийг тус сангаас олгодог байна. За нэгдүгээрт нь бол үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа төр алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж авах хэрэгтэй. Шимтгэл төлж ажилласан хугацааны болцол тавихгүйгээр даатгуулагчийн сарын дунд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нь 100%-аар тооцож өвчтөй байх хугацаанд нь ажлын өдрөөр бодож олгоно. Дахир дутуугийн тэтгэврийн хувьд бол даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ямарваа нэгэн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөлд өртөх мэргэжлээ шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдсан бол дахир дутуугийн тэтгэврийг тогтоолох боломжтой. Ингэхдээ даатгуулагч үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний даатгал даатгуулсан байх ёстой бөгөөд даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нь хөдөлмөрийн чадвар алдсан хувиар нь тооцож дахир дутуугийн тэтгэврийг бодож олгодог байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан хугацаа, хувь хэмжээг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссаас тогтоодог. Үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан тохиолдолд түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгч алдсны тэтгэврийг олгодог байгаа. Уг тэтгэврийг бодохдоо тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажиллаж байсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас нь түүний асрамжинд нь 1 хүн байсан бол 50%-аар, 2 хүн үлдсэн бол 75%-аар, 3 буюу түүнээс дээш хөдөлмөрийн чадваргүй хүн үлдсэн бол түүний авч ажиллаж байсан цалин хөлсний дунджаас нь 100%-аас нь бодож олгож үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгодог байгаа. Мөн үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгтэй холбогдсон хэд хэдэн төлбөрийг даатгуулагчдад олохоор хуульчилж өгсөн бөгөөд үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн засал эмчилгээ хийлгэх, тэтгэврийн даатгалын шийтгэл төлөвлөх, аршаан болон мэрлээ шалтгаалсан өвчний совилолд эмчилүүлэх зэрэг хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгтэй холбоотой төлбөр зардлыг гаргуулах хэрэгтэй байдаг. Үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний улмаас дахир дутуу болсон даатгуулагч хиймэл эрхтэн засал эмчилгээ буюу протез ортопед хийлгэсэн бол эхний удаад үнийн дүнгийн 100%-ийг, хоёр дахь удаад 50%-ийг уг сангаас төлнө. Хэрэв үйлдвэрлэлийн осол мэрлээ шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг
тухайн даатгуулагч үргэлжлүүлэн төлж байгаа тохиолдолд эдлэгээний хугацаа дууссан бүрд үнийг 100% төлөхөөр заасан байгаа. Мөн зайлшгүй шаардлагаар мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ буюу протез ортопедийг гадаад оронд хийлгэх тохиолдолд Монгол улсад мөрдөж байгаа жишг үнийг баримтлан 1 удаагийн төлбөр олгоно. Үйлдвэрлэлийн осолд өртсөн эсвэл мэргэжлийн шалтгаансан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа төр болон удаан хугацаагаар алдсан даатгуулагч мэргэжлийн шалтгаансан өвчний аршин сувилд хэвтэн эмчилүүлсэн бол сувилийн хувьсах зардал мөн тус сувилд ирэх очих унааны зардлыг нь тухайн үед мөрдөж байгаа нийтийн унааны тарифаар бодож олгодог байгаа. Мөн үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаансан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэвэр авч байх хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийг энэ сангаас нь мөн тэтгэврийн даатгалын санд тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 9.50%-аар тооцож шимтгэл төлснөөр тахир дутуугийн тэтгэвэр авч байсан хугацаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолох үед нь тухайн даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд орж тооцогддогоороо даатгуулагчдад ашигтай юм а. Мөн тус сангаас иргэд даатгуулагчдыг үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаансан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр сургалт сурчлагын арга хэмжээг зохион байгуулан ажилладаг байгаа. Үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаалсан өвчний даатгалын сангаас хэрхэн тэтгэвэр тэтгэмж тооцоолох талаар нэг жишээ дурдъя. Даатгуулагчийн анд 2 жил үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлсөн бөгөөд дундаж цалин сая төгрөг мэргэжлийн шалтгаалсан өвчний учир хөдөлмөрийн чадвараа 50%-аар олцсон бол түүний авч байсан цалингийн дунджийг 50%-аар бодоод тахир дутуугийн тэтгэвэр 500 мянган төгрөгөөр тогтоогдно. Дараагийн жишээ даатгуулагч Бен 1 сар үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаансан өвчний даатгалын шимтгэл төлөөд үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан. Түүний аар гэрт хөдөлмөрийн чадваргүй 2 хүүхэд үлдсэн бөгөөд сард сая төгрөгийн цалинтай байсан бол хөдөлмөрийн чадваргүй үлдсэн 2 хүүхдийн 70-50%-аар тооцоод 750 мянган төгрөгийн тэжээгч алдсны тэтгэмж тогтноо. Та бүхэнд үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаалсан өвчний даатгалын талаар мэдээлэл хүргэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.